Кино 1972 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр эхлэх ба Канадад 3 залуу нэг бүсгүйтэй хамт бүлэглэж нэгэн айлын хаалгыг догшиж хаалгаа онгойлгосон залууг нь шууд хоолоор нь хутгалж хоронгуудаа эртэн дайрч ороод үргэлжлүүлэн эхнэрийг нь ширээн дээр нь дарж байгаад эцрүү нь хутгалж хороогоод цонхон дээр нь ямар нэгэн зан үйлтэй холбоотой тэмдэглэл зурдаг. Үүний дараа киноны шин солигдож Black Whale гэх нэртэй зөвхөн охтуудын сурдаг сургууль руу шилжиж бид Клара болон Саманта хоёртой танилцах болно. Энэ сургуулийн сурагчид сургуультай байрладаг ба зөвхөн бүх нийтийн амралтын үеэр л гэр гэрлүүгээ харьцаадаг. Самантагийн зан аашны талаар дуртахад баг зэрэг дутагшоогоо түүнээсээ болоод бас бус охтууд жаахан гадуурхагддаг. Жишээлбэл түүнийг усанд орж байхад нь гэрлийг нь унтраачаад шоолдогч гэх юм уу. Гэхдээ энэ бол ердөө л жишээ. Мөн бид эдний сургуулийн багш хатагтай Роустой танилцах ба түүний хичээлээ орж байх үед нь Саманта хажуугийн ширээндээ сууж байсан Клара руу харж Кларагийн бугуун дээр эртээ зүйлээр сийцсэн байх хэд хэдэн сорвтой болохыг нь анзаардаг. Өдөр сургуулийн цайны цагаар охид маргааш болох зул сарын баяраар гэртээ хараад юу хийхээ ярьж байснаа. Генетик нэг охин нь Клараг чи нэрээ ямар ч баяр ёслолоор гэртээ харьдаггүй билүү? Чи бүтэн үнчин юм уу гэж суугаад уурыг нь хүргэж хоолны танхимаас явуулчаад өмнөх аллагын талаар амралдуулан ярьцгааж байтал. Хатагтай Роуз ирээд охтыг хаанаас энэ хэргийн талаар сонсныг нь асуусан чинь охид танаа найз залуугаас авсан сонингоосоо уншсан гэж хэлдэг. Бас сонин дээр алуурчид энэ 7 хоногт 3 дахь гэр бүлээ хөнөөжээ гэж бичсэн байх ба Роуз сонингавч найз залуу болох Жими гэх залуу дээр ирээд охтод дахиж иймэрхүү мэдээ гарчигтай сонин битий өгч байгаарай гэж хэлдэг. Жими бол эдний сургуульд хамтаа ажилладаг тогооц залуу. Шүн Саманта маргааш болох зул сарын баяраар гэртээ харна гэд баярлаж авч явах хэд зүйлсээ бэлдэж байтал танаа гэрээс чамтаа уцаар ярих гэж залгалаа гэж дуудаад Саманта сургуулийнхаа захирлын өрөөнд орж уцаар нь аавтайгаа ярьсан чинь аав нь энэ зул сарын баяраар гэртээ ирээд хэрэггүй наана үлд гэж хэлдэг. Тэгтэл Саманта үйлж нойлын өрөөнд орох гэж байгаад Клараг гараа зүсээд сууж байхыг нь харчихдаг. Тэгснэ Клараг хажуугаар нь зөрөөд явсан чинь араас нь уучлаарай тэгтээ би сая чамаа гараа яаж ивсний чинь хараагүй шүү гэж орилдог. Үүний дараа кино нэгэн сүм рүү шилжиж сүмийн номлогчийг бүлэг алуурчид барьж бүлгийн ахлагч Жуд гэх залуу номлогчийн гидснийх нь арснаас нь хутгаараа зүсэж авчаад одоо надад хаал гэж хэлсэн чинь том биетэй Грант гэх залуу номлогчийн хүзөөг хугалж хороодог. Маргаашин сургуулийн сурагч охид зул сараар гэртээ харихаар сургуулаа орхин гарцгааж хамгийн сүүлийн охтыг Жими хот руу хүргэж өгөхөөр хөдөлж сургууль дээрээ Роуз, Саманта, Клара гурав үлдэхээр болдог. Роуз Самантад юу босныг нь сонссон учраас сэтгэл санааг нь хөөрхөн сэргээчих санаатай янз янзаар яриа өдөж ярилцах ба Самантагийн сургуульд оруулсан хүн нь түүний хойд аав нь байсан болохыг мэддэг. Тэрч бүйл ердөө л ганцхан семестр сураад л болоо гэж хэлээд аав нь түүнийг явуулсан байдаг. Роуз Самантад хэрвээ сэтгэл санаа чинь тааруухан байвал татуухан юм ууж болно штэ. Чи бүх насаараа хүүхэд чигээрээ үлдэхгүй шүү дээ. Тийм юм чинь өнөөдөр ууж болно. Сургуулийн зойронд хатуу юм байгаа гэж хэлснээс нь болоо. Саманта сургуулийнхаа зойронд орж архи хайж болоод ууж байгаад Кларатай таарч Кларач бас архинаас нь хамтдаа уудаг. Харин алуурчид нэг машинд хамтдаа явцгаах ба Жуд багийнхаа Салернита гэх бүсгүйтэй үнсэлцэж түүнийг нь жолоо бариад явж байсан Дог гэх 4 дахь гишүүн нь машиныхаа толинд байн хараад замаа харалгүй явж байгаад буг дайрч бяцхан усал гаргаад үсэн бугыг замаасаа чирч холдуулах гэж байхад нь цагдаагийн машин ирж дотроос нь ганцхан цагдаа бууж ирээд юу босныг нь асуудаг. Цагдаатай Жуд Салернита хоёр ярилцаж яг салах гэж байтал цагдаа Грантын халааснаас унсан хүний биений арьсыг олж хардаг. Орой болт сургууль дээрээ үлдсэн гурван маань удахгүй ирэх Роусийн найз залуу Жимиг хүлэнгээ зул сарын баяраа тэмдэглэхээр амттай хоол унд бэлдэж байтал сургуулийнх нь хаалгыг хүчтэй балбах чимээ гарч Роуз очоод хаалгаа онгойлготол Жуд Дог хоёр хамтдаа зогсож байдаг. Жуд Роусоос манай найз шархадчихсан юм л да. Бидэнд анхны тусламж үзүүлэхгүй биз гэсэн ч Роуз та нар шууд тэмдэг рүү явсан дээр баха би та нарыг оруулж чадахгүй нэ гэж хариултал. Салернита гарч ирээд би бол энэ сургуулийн 1964 оны төгсөгч. Сургуулийн ханан дээр одоо хүртэл миний зураг байх ёстой. Бид нарт ботгошоогоо орох ёстой хүмүүс мөн гэж хэлээ сургууль руу орж Роуз Догийн гарныхын шархыг цэвэрлэн боож Салернита Клараг харж байснаа би чамайг нэг л харсан санагдаад ах юм. Чи дээрээ ихчтэй юу? Намайг энэ сургуульд сурж байх үед чамтай усны тусал шиг адилхан царайтай нэг охин манай сургуульд сурж байсан гэж асуух ба Клара огт хариулалгүй чимээгүй зогсож Роуз Догийн гарыг нь боож дуусныхаа дараа залуусыг сургуулиасаа гарахыг шаардтал. Жуд өнөөдөр чинь баярын өдөр штэ. Бид нар энд үлдэж баяраа тэмдэглэх болно гэж хариулдаг. Роуз залуусыг нэг л биш байгааг нь анзаараад жижиг хутаг гартаа шүрэн авч охидтой хамт зүгтэн хоёр тишээ салан гүйж охид зүгтэж байгаад Догд тэр доороо баригдаж Роуз нэг өрөөнд нуугдаж байгаад цонхоор найз залуу Жимигээ ирж байгааг нь харангуутаа
цонхоо онгоолгож анхааруулж хэлэх гэтэл Грант Жимигийн араас нь зохин унгаж Роусын ногдсон өрөөнд нь жууд орж ирээд барин авч баригдсан 4 хүнээ хоолны ширээний ард гар болон амийг нь хүлж суулгаад бэлдсэн хоолыг нь амтархан эцэцгээж байснаа. Жууд Роусоос чи энэ найз залуудаа хайртай юу гэж асуудаг. Мэдээж найз залуу нэмчээр Роус хайртай гэж хариулалгүй яах вэ? Тэгсэн чинь хэрцгий Жууд Жимигийн хоолыг хутгаараа хэрчиж алангуудаа. Сургуулийн том зал руу охид болон Роусыг дагуулan орж Грант хороосон хүмүүсийнхээ биенээс зүсэж авсан арснуудаа эвлүүлэн тавьж салернита хороосон хүмүүсийнхээ тусаар чөтгөрийн тэмдэг тэмдэглэгээ зураад яах гэж байгаагаа манай гуравт тайлбарлаж өгдөг. Залуусын энд ирсэн гол шалтгаан нь чөтгөрийг дуудаж амьлуулах гэж байгаа ба чөтгөр амьлж ирснийхээ дараа тэдний нэг хүслийг нь биелүүлж өгөх гинэ. Салернита энд сурж байх үедээ нууц номын сангаас эртний хориотой шидийн ном олж уншсан байх ба тэр номон дээр нь чөтгөрийг яаж дуудах талаар нь бүрэн бичиж тайлбарлсан байж л дээ. Тэрч бүйл салернита номноос хамгийн хэрэгтэй гэсэн нэг хуудсыг нурж аваад одоо хүртэл хадгалж номны хуудсан дээр бичигдснээр золиослох ёстой хүмүүсийг золиосцоор энд ирсэн. Харин одоо хамгийн сүүлчийн хүнээ алаад чөтгөрийг дуудах болно гэж хэлээд Жууд Роусыг цусаар зурсан чөтгөрийнхөө символ руу чирж ирээд цээж рүү нь хутгалж амийг нь хороотол ирэл асаж унтраад үнэхээр л чөтгөр ирж байгаа юм шиг дохиог өгдөгч өөр онцгийн зүйлс огт болдоггүй. Залуус нэг хэсэгтээ жив чимээгүй эргэн тойрноо ажиглаж байснаа гинэтгэн дог. Хөөе чөтгөр яагаад ирэхгүй байна? Арай хэдүүлээ номон дээр бичигдсэн шал дэмий зүйлс итгээд баахан хүмүүсийг алчаагүй биз дээ гэж асуусан чинь Салернита үгүй ээ ном бол худлаа биш. Харин хэдүүлээ дунд нь алдаа гаргасан байж магадгүй. Би явж хориотой номыг олж уншичаад ирийгээд сургуулийн зойрлуу Жуудтай хамтдаа бууж огтыг харж үлдсэн Догоос Клара чи чөтгөрийг дуудаж яах гэж байгаа юм бэ гэж судалд Дог. Би Салернитаг өөртөө дурлуулах гэж байгаа. Учир нь Жууд гих царайлаг нөхөр гарч ирээд Салернита түүнийг сонгоцсон. Ер нь бол хайраасаа болоод хүмүүсийг алж хороогоод чөтгөрийг дуутахаар энэ хүрсэн болохоо хэлдэг. Тэгснэ хатуухан юм уумаар байна. Яадаг юм бэлээ гэсэн чинь Саманта зорийн давхард арх байгаа гэж хэлж өгдөг. Дог Грантад огтыг сайн харж байгаараа мань чи явж арх авчаад ирэй гэж хэлээд зорилоо явж Догийг явсны дараа Клара Грант руу харснаа чи өмнө нь цэрэг байсан мэт. Яагаад ийм өчүүхэн хүмүүстэй нийлсэн бэ гэж суугаад Грантын чихэнд нь хам чамайг хүлээж байгаа шүү гэж шивэндэг. Кларагийн шивнэж хэлсэн үгийг сургууль руу халтаж ирсэн залуус бүгдээрээ сонсох ба Клара дээгүр хувцас тайлаад өөрийнхөө гидсэн дээрх чөтгөрийн тэмдгээ Грантад харуулж Самантаг явуул гэж тушаагаад Самантад эргэж энэ сургууль руу ирж болохгүй шүү. Хэрвээ ирэх юм бол эдгээр хүмүүс чамайг ална гэж хэлээд явуулдаг. Хараад нь Клара залуусын авч ирсэн шилтэй цусаар Грантын духан дээр нь чөтгөрийн тэмдэг тэмдэглэгийг зурж миний тушаалыг зөрчилгүй дагсаар байх юм бол би чамайг мөнх амьдруулах болно гэж хэлдэг. Харин зөөрийн давхарт ном уншиж байсан Салернита бид нар энэ чөтгөр дуудахаар ирээгүй байж. Чөтгөр бүр анхнаасаа л энэ сургуульд байсан юм байна. Харин бид нар чөтгөрийг дуудах биш энд хоригдож байхад нь сулчихсан юм байна штэ гэд доктор сургуулийнхаа ханан дээр үлгсэн үе үеийн төгсөгчдийн зургийг шалган явж байгаад бүгд зургнууд дээр Клараг байгааг нь олж хардаг. Харин Клара өөрийгөө бүрэн суллагдаагүй. Одоо гим нүгэлтэй хүний цус бас амин хэрэгтэйгээд Грантаар найзуудыг нь бариулаа авдаг. Үүний дараа киноны үйл явдал цааш солигдож Саманта зүгтэн явж байгаад сургуулийнхаа постэр урж цагдаа дуудаад гинэтгэн найзыгаа аврахаар түлээ хагаж байсан сүх аваад сургууль руугаа буцсан гүйж сургууль руу халдан ирсэн залуусыг Клара Грантаас бусдыг нь сандал дээр хүлж суулгаад Салернитаг энд сурдаг байх үед нь ховсдож өөрийгөө чөлөөлөхийн тулд хар шидийн номроо ойртуулсан болохоо хэлдэг. Мэдээж хэрэг өргөл барьц хүний амь юмчин Грант найзуудынхаа эхнээс нь хороож Салернитаг алах гэснээ болоод өөрийнхөө амийг хорлож яг Грант амиа хорлсны дараа Саманта гартаа сүх бариад гаднаас гүгээд ороод ирдэг. Самантаг орж иртэл Кларагийн анхаарал сарниж Салернита өрөөнөөс зүгтэн гарч араас нь Клара Саманта хоёр гүйж ирэх ба Клара Саманта би чамааг битгий буцаж ирээрэй гэж хэлсэн биз дээ. Чимүү тэнэг охин миний энэ олон жилийн турш бэлдэж ирсэн төлөвлөгөөг бараг л буснуулахаа шахлаа. Би энэ сургуулиас гармаар байна. 100 жилийн турш энд хоригдох ямар хэцүү байсан болохыг чи ойлгохгүй л дээ. Сургууль руу халдаж ирсэн бүх хүмүүсийг алж байж миний хориг суллагдах болно гэж хэлдэг. Гэвтэл Саманта Кларад чи бол миний цорын ганц найз. Би энд чамааг аврахаар ирсэн юм а гэж хэлээд сургуулийнхаа хаалгаар зүгтэн гарах гэж байсан Салернитаг араас нь сүгтэж хороох ба Кларагийн хориг нь тайлагдж анхудаа сургуулиасаа гадагшаага гарч үздэг. Үүний дараа киноны төгсгөлийн шин гарах ба цагтаа нар сургууль дээр ирж охид хамтдаа дэлхийг тойрон аялаж мөнх амьдарцгаах болно гэж яриад гар гараасаа хөдөлснөөр кино төгсдөг байгаа.